Тэгэхээр олон улсын туршлагаар бол ер нь бол жижиг дунд үйлдвэрлэл альва бизнесийг зах зээл дээр босгож ирэхэд бол 5-аас 10 жилийн хугацаа зарцуулдаг байхгүй. Тэгээд олон улсад бол багада 5 жилээр өгдөг, дээд нь 10 жилээр өгдөг тий. Одоо энэ Азийн хөгжлийн банкны зээл, Дэлхийн банк гэдэг юм уу олон сангууд байдаг л та тий. Тэгээд тэр сангуудаар олгодог зээлүүд чинь бол хамгийн багадаа 5 жилийн хугацаатай байдаг байхгүй. 5 жил. Тэгээ эхний 1 жилийн юм уу 2 жилийн хугацаанд үндсэн зээлээ төлөхгүй тий. Тийм их боломжийг олгож ээж энэ салбарыг татаж босгож ирдэг байхгүй. Тэгвэл одоо манай засгийн газрын одоо хөтөлбөр болон Монголын банкны салбарт хийж байгаа хөтөлбөрийг харахаар энэ бол хугацаа их богинотой учраас эрсдэл бас өндөртэй. Ягаад гэвэл эдийн засгийн хямралтай үед олгож байгаа зээл учраас тэгээ энэ зээл нь эргүүлээд нэг үндэсний үйлдвэрлэлээ дэмжихэд одоо нэг зорилтод бүлэгдээ олон хүрэх ёстой байхгүй. Олон улсад энэ жид дунд үйлдвэрлэлийг хөгжүүлсэн түүх нь бол жигдхэн бодлогоор явж хөгжүүлсэн байна шүү л гэж байгаа. Ер нь жигдхэн бодлого ялгаж хайсаж юусоо болохгүй. Тэр тусмаа энэ ковид цар тахлын үед бол бүр болохгүй. Ер нь бол тий. Тэгэхээр манайхан тэр одоо манай баялаг үтээчтэй тэр одоо банкныхныг одоо эдийн засгийн хоолунданд оруулагч гэдэг юм уу 5-10% одоо би зээлж мөлтөөд хурдан гаргаад өгч юм уу янз янзын юм зүгээр сонсогдож байна тий. Тэгээд иймэрхүү юмуд бол болоо одоо өөрсдөө боловсруулжуулаад өөрсдөө бичиг заасаа бүрдүүлээд энийг хөөцөлдөөд авахта бизнес төлөвлөгөөч нь бол 2-оос 3 жилийн бизнес төлөвлөгөөч нь хамгийн гол нь чухал шүү. Яагаад гэвэл энэ халамж биш. Энэ бол зээл. Заавал буцааж төлнө.